Сайн байцгаана уу? Шинэ өдрийн мэнд Narcissist Ego podcast тантай хамт. За өнөөдрийнхөө дугаарыг танаас нэгэн асуулт асууж эхлэе. Та ямар хүнийг токсик хүн, ямар хүнийг нарциссист хүн, за ямар хамтын харилцааг нь токсик гэд, ямарыг нь нарциссист хамтын харилцаа гэд байгаа. Одоо нарийн ялгааг нь та хэлж мэдчих чадах уу? За хэрэг үгүй бол та энэ дугаарыг тухлан суугаад сонсоорой. За сэтгэл зүйн шинжилгээ ухаанд одоо 2007 оноос эхлээд narcissist personal disorder буюу одоо narcissist trait, narcissist зан чанартай хүнийг одоо албан ёсоор ингээд тодорхойлж одоо оншилж эхэлсэн. За нэг ёсондоо энэ хамаагүй залуу нэр томьёо. За тийм болохоор одоо хүмүүс одоо токсик хүн, нарциссист хүн, токсик хамтын харилцаа, нарциссист хамтын харилцаа хоёрыг ялгааг одоо тэр болгон одоо салгаж ойлгож чаддаггүй. За хүмүүс одоо токсик гэдэг үгээр одоо нарциссист хүнийг ингээд тодорхойлоод байдаг. За тэгвэл яг үнэндээ бол за токсик зан чанар гаргаж байгаа хүн болгон нарциссист хүн биш ээ. Харин нарциссист хүн болгон одоо токсик хүний группэд бүлэгт одоо багтаж явдаг юм аа. За ингээд эхлээд цөмөрөө нарциссист хүнийхэн талаар яриа да. За нарциссист хүн маань одоо ерөнхийдөө дараах хэдэн шинж тэмдгийг одоо харуулдаг. За энэ одоо яг өөрийгөө бусдаар үргэлж хүндэтгүүлэх дуртай, бусдаар үргэлж зөвшөөрүүлэх дуртай, бусдаар үргэлж магтуулах дуртай, бусдын анхаарал байх сонирхолтой. За бусдыг өрөвдөх сэтгэл тун бага. Өөрийгөө бусдаас илүү гэж үздэг, бусдад дээрлэхүү. Бусад хүмүүсийг өөрт нь их хатаархдаг гэж хардаг. Эсвэл өөрөө бусдад их хатаархдаг. Тийм хувиа хичээсэн тийм хүмүүс байдаг. За энэ зан чанараас олгоод одоо энэ нарциссист хүн маань дараах юм үйлдэлүүдийг гаргадаг. За энэ нь болохоор бусад хүмүүсийг дорд үзэх, бусдыг буруутгах, за бусдыг доромжлох, бусдыг жигших, тэднийг одоо бусад хүмүүсийг хуурж мэхлэх, эсвэл бусдыг өөрийнх нь гартаа оруулж удирдах ийм зан чанарыг гаргадаг. За тэгээд энэ дээрээс нь нэмэгдээд одоо ямар төрлийн одоо нарциссист хүн бэ гэдгээс шалтгаалаад дахиад ийм зан чанаруудыг гаргана л да. Одоо жишээ нь одоо эмзэг нарциссист хүн маань их түрэмгий хэрнээ одоо бусдтай одоо харилцах дургүй, одоо нийгмээс жоохон хөндөй, тийм юм гутран гүзэлтэй, гунигтай, тийм унтуутсан хүмүүс байдаг. Тэгтэл овчин нарциссист хүн яах вэ? Шал эсэргээрээ нийгэмтэй харьцаад ерөөсөө энэ хүнд ичид зоох юм байхгүй. Болж үл өөрийгөө бусдад үзүүлж харуулах сонирхолтой тийм Prince Charming гэж ярьдэн шүү дээ. Тийм дүр төрхтэй. Бусдын анхаарал байхыг их хүсдэг тийм хүмүүс байдаг. За malignant narcissistic хүмүүс нь болохоор эдгээр нь хамгийн аюултай нарциссист хүмүүс. Эдгээр нь болохоор их хүйтэн цэвдэг. За бусдыг баг өрөвдөх сэтгэл гэж байхгүй. Бусдыг ямагт гартаа оруулж удирдах дуртай. Тийм хүмүүс байдаг. За залхаан цэрлүүлэгч нарциссист хүн нь болохоор голчлон одоо дээрлэхүүд. За тэгээд бусдаас үс хонзон сансан, бусдын шүүмжлэлт юм дургүй хүн байдаг. За тэгтэл одоо communal буюу одоо нийтийн одоо нарциссист хүн гэж байдаг. Энэ нь болохоор одоо нөгөө одоо янз бүрийн fundraiser хийгээл те өглөг өгөөл ингээд яваад идэх хүмүүс байдаг шүү дээ. Энэ хүмүүс нь болохоор одоо яг бусдын анхааралд их дуртай байх тийм хүмүүс байдаг. Үнэн хэрэгтээ энэ хүмүүс нь одоо өөрийнх нь гэр бүл ойр дотны үнэтэй ямар ч тусрахал зам байхгүй, тэднийхэн төлөө гэсэн сэтгэл байдгүй. Тэгэхдээ одоо нөгөө нийтэд болохоор би ийм хандив цугууллаа, ийм хандив өглөө, ийм сан босглоо. Одоо намайг хар, миний зургийг ав, намайг ингээд нийтийн сошиал медиа дээр тавь гэсэн ийм хүмүүс байдаг. Тэгэхдээ өөрсдөө л одоо ойр дотныхоо үнэндээ шал эсрэгээр хардаг ийм хүмүүс байдаг. За мөн одоо бас ийм
өөрийгөө зөвтгдөг тийм нарциссист хүмүүс байдаг. За энэ хүмүүс нь болохоор асар их хариуцлагатай. Өөрийнх нь хийх ёстой юмыг өстой дээд зэргээр нь чадамгай хайдаг. Тэгсээр энэ хүмүүс нь их маш их шүүмжлэгч хүмүүс байдаг. За тэгвэл токсик хүн гэж хэнийг хэлэх вэ? За токсик хүн маань бол нарциссик хүнтэй ижил төстэй зан чанарыг гаргана. Тэгвэл зарим токсик хүнд үгүй нарциссик хүнд байдаг тийм сөрөг зан чанарын зарим нь энэ токсик хүнд огт байдаггүй, харин бүр эсэргээрээ байдаг. За токсик хүн маань яах вэ? Бусдыг тухгүй байдалд оруулдаг, үл тоомсруулдаг, бусдад түргэнгийн ханддаг, шаардлага тавьдаг. За хэрвээ альваа хүссэн зүйл нь өөрөөр нь болохгүй бол амархан ууралж унтууцдаг. За нэг тийм зөөлөн уян хатан биш зан чанартай. За хэрвээ өөрийнх нь баттай үзэл бодолтой нь хэн нэгэн зөрчвөл тэрэн дээр айгүй бат зогсож чаддаг. За хэрвээ өөр үзэл бодолтой хүн байвал тэр хүнийг сонсхийг ч хүсдэггүй, бүр зөрүүдэлдэг. За ийм зан чанар гаргадаг. За эдгээр зан чанар нь энэ нарциссик хүнтэй их дөхөмтэй харагддаг. Тэгэхдээ энэ нарциссик хүний хувьд бол энэ гаргаж байгаа зан чанар нь их өнгөцгөн байдаг. Тэ? Тэгтэл энэ токсик хүн маань яах нь вэ? Бусдыг өрөвдөх сэтгэл энэ хүмүүст байдаг. Бүр үнэн сэтгэлээсээ бусдыг өрөвддөг энэ хүмүүс нь. За энэ хүмүүс нь мөн бусдад ямар ч тийм амьдрал ахуйд нь бүр ингээд сэтгэл зүйд нь нөлөөсөн тийм хор нөлөө үзүүлдэг тийм хүмүүс биш байдаг байхгүй юу? За тэгээд энэ токсик хүн чинь таны хамтран амьдрах чинь ч байж болно. За хамт ажилладаг хүн чинь ч байж болно, найз чинь ч байж болно, хажууд хөрш чинь ч байж болно. За нэг жишээ татъя л да. За хамт ажилладаг нэг токсик хүн чинь ингээд өөрийнхөө үзэл бодлын талаар ингээд их хүчтэй зогсоо тэ. За нөгөө хүн шал эсрэг үзэл бодлоо ярихад энэ токсик хамтран ажиллагч нь яах вэ? Юу хачин юм яриад байгаа юм бэ? Би бол миний ярьсан зөвөө, миний зөв, би бол ингэж бодож байна гэдэг арай нөгөө хүнийг яах вэ? Юм ярихаар нь яриаг нь таслах ч юм уу? Эсвэл юм ярихаар нь толгоогоос ихсрэх ч юм уу? Ингээд биеийнхээ үйлдэлийг гаргах үүсгэх үйлдэл гаргах мэт. Тэгээ янз бүрийн үг мөг хэлж дуудах жишээ нь. Тэгвэл энэ токсик хүн маань нөгөө хүнийгээ үзэл бодлыг бүр огт ницаадаг. За тэгээ өөрийнхөө үзэл бодлыг нөгөө хүндэд тулган шаардаж чи миний энэ үзэл бодлыг над толгоонд өөрийнхөө үзэл бодлыг хай гэж ерөөсөө манипулет хийдэг энэ хүмүүс. За мөн эднэр газлайт хийдэг. За газлайт хийнэ гэдэг маань бодит үнэн гуйвилдаг хэлж байгаа шүү дээ. Хийгээгүй юм хийсэн болгоо, хэлээгүй юм хэлсэн болгоод ийм үйлдэл хийдэг. Ийм үйлдэл хийдгүүгээрээ эднэр нарциссик хүнээс эрс ялгаатай байгаамаа. За энэ нь болохоор зарим нэг хүмүүст нь айгүй яршигтай төвөгтэй санагдаж байгаа Тэгтэл зарим нэг хүнд нь болохоор энэ нь энэ өөрийнхөө үзэл бодлын төлөөс баттай зогсдог ямар мундаг хүн бэ? Би яг л ийм хүн болох юмсан. Би өөрийнхөө үзэл бодолтойгоо зогсож чаддгүй. Эннээс авах юм байна гэж энэ хүнийг ингээд үлгэр жишээ олгодог хүн ч бий. Зарим нь болохоор энэ хүнийг токсик хүн гэж жигшдэг ч бий. За өөр нэгэн жишээ. За ингээд нэг ээж байж гэж бодъё л да. Тэр ээж яах вэ? Хүүхдүүдээ хизээж ингээд junk food төргөн хоолоор хооллохгүй. Энэ эрүүл мэндэнд муу. Тийм болохоор би хүүхдүүдээ өөрийнхөө гараар хийсэн гэрийн хоолоор эрүүл хоолоо хүүхдүүдээ хоолно. Хүүхдүүдээ хизээж их сахар чихэртэй юм идүүлэхгүй гэж боддог үзэл бодолтой. За тэрийг маш их баримтал зогсдог нэг ээж байж болъё гэж бодъё. Тэгтэл яг хөрш эмэгтэй нь болохоор хөрш ээж нь болохоор хүүхдүүдтэй төргөн хоол за хүссэн чихэр чахлаад ингээл хүссэн цагт нь авч өгөөд байдаг.
байхад одоо яах вэ? Нөгөө токсик нөгөө эмэгтэй маань яах вэ? Одоо нөхөртөө те эсвэл өөр нэг хөршүүхэндээ энэ ястаа нэрэ амар хариуцлага муутай юм. Хүүхдтэй ингээл түргэн хоол ингээл авч идүүлэл цаахар чихэр авч идүүлэл аах юм. Эрүүл мэндэд муу гэж мэдтгүй юм бахтай гэл өөр хүнд ингээ шүүмжлээд идэх байхгүй юу? Тэгэхдээ нөгөө нэг эмэгтэйдээ өөрөө чи энэ хүүхдээ ингэж хоолжлохгүй энэ муу тэр нь муу ингэж болохгүй гэдэг нөгөө амьдралд нь ерөөсөө оролцоод ингээд хилээ яваад байдгүй. Тэгсээр нөө өөрөө цаавар ингээд хүмүүс муулаа яваад байдаг. Тэгтэл энэ хүн нарциссик хүн үү, токсик хүн үү? Тэгвэл энэ хүн зүгээр токсик хүн байхгүй юу? Яагаад тэгэхээр энэ хүн ерөөсөө нөгөө хөрш эмэгтэйгийнхаа одоо гэр бүлийнх нь одоо тэр амьдралд нь оролцож одоо сэтгэл зүйд нь те нөлөөлөхгүй ш. Тэгвэл энэ хүн яах вэ? Энэ хүнийг одоо өөр хүнд юм ер нь нөхөртөө ингээд шүүмжлээ яриад байна гэдэг чинь л нэг осондоо энэ хүн токсик шин чанар нь байхгүй юу? За тэгээд энэ хоёр жишээнээс ингээд дүгнээд харахад чинь за энэчнээс одоо токсик гэсэн чи одоо юу гэсэн үг вэ? Токсик үйлдэл гэдэг чи юу гэсэн үг вэ гэдэг одоо томьёолол маань гараад ирж байгаа байхгүй. За тэгэхээр токсик гэдэг үг маань токсик үйлдэл гэдэг маань юу вэ гэхээр энэ нь хувь хүний үзэл бодол, итгэл үнэмшил, мэдрэмж юм. За бид нэр одоо энэ өөрийнхөө үзэл бодол үнэмшил итгэлээ өөрсдийнхөө одоо өвөг дээдс, гэр бүл, ах эгч, аав ээж, асран хамгаалагч, өөрийн амьдарсан орчин, найз нөхөд өөрийн туулсан амьдралын туршлагаас олж авдаг. За магадгүй таны энэ олж авсан энэ үзэл бодол, итгэл үнэмшил чинь одоо хин нэгний одоо тэ үзэл бодол, үнэмшил итгэлтэй нь одоо ингээд таарахгүй зөрчөөд ирэхээр эн чинь нөгөө хүндээ токсик гэж харагдаж байгаа байхгүй юу? Тэгтэл өөр нэг хүнд таны энэ үзэл бодол, итгэл үнэмшил чинь таалагдаад тэр хүн тэр энийг чинь одоо үлгэр жишээ болгож авахаараа тэр хүн таныг токсик гэж харж чадахгүй. Тэр хүн таныг ямар сайн хүн бэ? Ямар мундаг хүн бэ гэж харна. За яг эндээс үзэхээр одоо жишээ нь одоо хэлэхэд одоо намайг болон таныг одоо ядчил одоо тий нэгээс хоёр хүн одоо таныг намайг токсик хүн гэж харж байгаа. Энэ бол одоо дэлхийд дээр байгаа хүн болгонд байдаг нэгэн зүйл. За бид ингээд хамтын харилцаанд орохоор ингээд өөрийнхөө байхыг хүсдэгтэй. Тэгтэл өөрийнхөө байх гэтэл нөгөө харилцаанд орсон хүн чинь үнийг чинь одоо хүлээж авч чадахгүй. Тэ үл ошохоор ингээд нөгөө хоорондын асуудал үүсдэг байхгүй хамтын харилцааны хоорондын асуудал үүсдэг. За ингээд ирэхээр та одоо ийм тав тухгүй мэдрэмжийг мэдэрч эхэлдэг. Өөрийнхөө байж чадахгүй юм чи. Тэгээд үүнээсээ болоод за энэ хүнтэй дахиж харилцах уу, энэ хүнээс холдох уу, энэ хүнээс зайс хийх үү гэдэг юм одоо шийдвэрийг гарах болдог. За нэгэн жишээгээр хэлээ л да одоо бид нарт ийм best friend хамгийн сайн найзууд байдаг. За энэ хүмүүстэй яхаар бид нар сайн найзууд болохоор бидний үзэл бодол нэгддэг, итгэл үнэмшил одоо нийлдэг, адилхан сонирхолтой, адилхан хоббитой байх жишээ нь. Тэгтэл энэ хүний чинь цаатал дахиад 3 дахь ч найз үүдэг. Тэгтэл энэ 3 дахь ч найз нь одоо танд тэр хүнтэй ерөөсөө байх сонирхол байдгүй. Яагаад тэгэхээр та тэр хүнтэй байх гэхээр үзэл бодлын хувьд, итгэл үнэмшлийн хувьд зөрчилтэй гараад та тэр хүнтэй байхаар их тав тухгүй байгаад байдаг. Тэгтэл таны нөгөө хамгийн сайн best friend чинь болохоор нөгөө тэр хүнийг болохоор миний бас нэг best friend, миний бас нэг сайн найзаа гэж хараад байдаг. Яг иймэрхүү одоо найз нөхдийн хүрэл хүн болгонд байдаг шүү дээ, тийм ээ. Яг тэрэн шиг. Тэгэхээр одоо энэ токсик гэдэг маань одоо
хувь хүний одоо үзэл бодол, итгэл үнэмшил, мэдрэмж тэрэн дээр хэрхэн зогсож байгаагаас хамаарат ингээд гаргаж байгаа зан гаран шин одоо токсик үйлдэл болчиход байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ нь болохоор одоо энэнийг нь одоо хүн болгон адилхан хүлээж авдаггүй гэсэн үг. Энэ хэн нэгэнд токсик үйлдэл байхад нөгөө нэг нь тааламжтай үйлдэл байх жишээ нэ. За бас нэг жишээ хэлээ л да. Зарим хүмүүс тийм арьсны үзэлтэй байдаг. За бас зиндархуу те баян ядуугийн зиндархуу, зиндааны үзэлтэй байдаг. За энэ нь болохоор ихэнх хүмүүст одоо токсик хүн гэж харагддаг. Тэгтэл нөгөө хүн одоо хичнээн юм арьсны үзэлтэй ч гэсэндэ яг нөгөө өөрийнхөө адилхан арьстай хүндээ болохоор амар тусрахгүй, айгүй их тусламж хинч өгөөгүй тусламж өгсөн. За нөгөө зиндаанархуу үзэлтэй хүн маань одоо яах вэ? Ядуу хүмүүсийг одоо залхуугаасаа болоод ийм болчихж байгаа. Тэрээ өөрийн буруу гэж үздэг. Тэгээд нөгөө баян хүмүүст болохоор энэ хүн надтай адилхан хүчээр хөдөлмөр хийж баяцсан гэдэг утгаараа нөгөө хүмүүст амар ийдэг, найс, тусрахыг харилцаад байдаг. Тэгтэл энийг нь зарим хүмүүс яах вэ? Энэ хүний зөв штэ. Ингэж үзэх нь зөв штэ. Энэ ядуу хүмүүс ядуу байгаа нь өөрсдөө залхуугаас болж байгаа зөв штэ. Тийм болохоор би энэ зиндаа үзэлтэй энэ хүнийг би олстой зөв хүн гэж бодож чинь. Би энэ хүнийг одоо шүтэж чинь гэж ярьдаг. За тэгтэл зарим хүмүүс болохоор энэ ямар муухай хүн бэ? Ямар муухай хүнийг ингэж баян ядуугаар нь ялгарладаг хүн бэ? Өстой токсик хүн гэд бүр үзэн яддаг те. Яг энэтэй адилхан. За тэгэхээр нөгөө хүмүүс одоо ямар хүнийг токсик хүн бэ гэдгийг одоо хүн болгон өөрийн нүдээр өөрөөр хардаг байхгүй юу? За зарим хүмүүс нийтлэг хүмүүстэй хэрв чи их шүүмжлэгч бол чи токсик хүн. Хэлэх ярих үгээ одоо цэгнээд ярьдаг бол чи токсик хүн. Хэрв их болгоомжтой хашир хүн бол чи токсик хүн. За өөрийн чинь эсрэг их тэмцэлдэг, өрсөлдөг хүн бол чи токсик хүн. Хэд их жүжиглсэн дүр эсгдэг бол чи токсик хүн. За сошиал медиа дээр одоо муухай одоо комент бичдэг бол чи токсик хүн. Гэх мэтчлэн одоо өөр ингэсэн үзэл бодолтой байдаг. За энэнийг бол одоо ингээд бичээд дурдаад дуусшгүй. Ягаад гэвэл хүн хүний үзэл бодол үнэмшил өөр учраас. За тэгвэл одоо токсик хамтын харилцаа, нарциссик хамтын харилцааны ялгаа нь юу вэ? За токсик хамтын харилцаа нь одоо танд тааламжгүй мэдрэмжийг өгнө мэдээж. Гэхдээ энэ нь одоо танд одоо сэтгэл зүйн гүн гүнзгийд одоо ямар нэгэн шарах суулгадаг вэ? Энэ нь одоо шууд утгатай өнгөн хэлбэртэй байдаг. Жишээ нь одоо таны хажуудах токсик хамтрагч чинь өөрийнхөө үзэл бодолтой маш баттай зогсоод тантай маргалдах тий. За таныг янз бүрээр хэлж ярих эсвэл үг дуун ширүүдлэх янз бүрийн тийм бүдүүлэг үг хэрэглэж магадгүй. Гэхдээ энэ хүн чинь одоо таны үзэл бодлыг бүр огт үгүйсгээд өөрийнхөө үзэл бодлыг үнэмшлийг ингээд таны толгой руу ингэж хийдгүү. Мөн одоо таны одоо энэ ч одоо manipulate гэж байна шүү дээ. Manipulate хийдгүү. Мөн одоо таны бодит үнэн гуйвалдгүү. Одоо таны хэлсэн юмыг хэлээгүй болгох, эсвэл хийгээгүй мэт чинь хийсэн болгох гэх мэт ийм зүйлүүдийг хийдгүү. Токсик хүн. Токсик хамтын харилцаанд ийм зүйл гардггүй гэсэн үг. Тэгвэл одоо нарциссик хамтын харилцаа нь одоо их тийм айжмаар одоо таны үзэл бодлыг өөрчилсөн, таныг бодит үнэн гуйвалсан ингээд өнгөн хэсэгтэр анзаарагддгүү тийм айжмаар явсаар хагаад ингээд таныг сэтгэл зүйд нөлөөлөд таныг сэтгцэн эмхтэй болгодог. Тийм хор уршигтай зүйл байдаг.
За нэгэн жишээ хэлэхэд за та ингээд токсик хамтран амьдрагч тагаа тийм. Ингээ нэг шинэ жилээр ч юм уу ямар нэгэн баяраар ингээ айлд очих боллоо. Та мэдж байгаа энэ токсик юм чи одоо нөгөө хүмүүстэй суугаа юм ярихаараа ингээл өөрийнхөө үзэл бодлоо үнэмшилтэй баттай зогсоол ингээл дуун өндөрсөөл тий бусдын яриаг таслаал чанга яриад унна гэдгийг та мэдж байгаа. За та тэгээд үүнийг нь яах вэ? Мэдж байгаа болохоор ингээл тухайн үедээ за энэ ингээл ингэхээс хойш энтэй тэмцэлтэд явах уу гэл амаа барайл те та өнгөрнө. Цаашаа эргэж хараад нэг нүдээ эргэлдүүлээл өнгөрнө. Ингээл одоо энэ мөнхийн ийм өдөр болгон болохгүй зүйл одоо ингээл дуусаал тэгэл гэртээ арай л өнгөрөхөөс хойш гэл бодно. За магадгүй та нөгөө хүндэд тохио өгөө те calm down за хүмүүсийн яриа бити яриа таслаатай гэж хэлчих магадгүй. Тэгэхэд энэ хүн чинь бол тань руу дайрч агсрахгүй. Тэгэхдээ нарциссик хүн бол яах вэ гэхээр яг ийм тохиолдолд тэр хүмүүсийн дунд магадгүй энэ нарциссик хүн чинь одоо тэгээд дугаа болчихно. Яриа хүмүүсийн бусдын яриаг таслахгүй болчихно. Харин гэртээ очихороо танд асар их даамт агсан сохтуу тавина. Магадгүй таныг чи миний дууг хордог хин хүн болгон миний ярьж байгаа сонсож байгаа чинь чи намайг дугаа бай гэдэг хин ингээд танд одоо тохирох шийтгэлийг чинь өгдөг. Энүүгээрээ ялгаатай. Тэгтэл токсик хамтын харилцаанд ийм байхгүй. За ингээд токсик хамтын харилцаанд байхад та өөрийгөө би галзуурч байна гэсэн бодол танд орж ирдэггүй. Яг тухайн хүнээсээ тухайн хамтрагчаасаа болоод тухайн үедээ жоохон уурлах игдүүцэх юм гарч байгаа ч та эзэж өөрийгөө тэнийг би галзуурч байна гэж боддгоо. Эсвэл та өөрийнхөө энэ хамтын харилцаанд одоо эргэлзэх өөрийнхөө үзэл бодолтой эргэлзэх юм зүйл гардггүй. Яагаад тэгэхээр энэ токсик хамтрагч нь таныг одоо таны үзэл бодлыг үгүйсгдэггүй болохоор тань руу үзэл бодлоо ингээд хүчээр шахагдггүй, таныг буруутгадаггүй болохоор танд ингэх ямар ч тийм юу байхгүй юу? Шаардлага байхгүй. Мөн одоо танд өөрийгөө буруутгах, тий? Хийвгүй юмдаа буруутгах, за гэр бүлд ямар нэгэн асуудал болоход өөрийгөө буруутгах тийм зүйл ерөөсөө байдаггүй. Тэгтэл нарциссик хамтын харилцаатай гэр бүлд энэ шал эсрэгээрээ байдаг. Нэг л юм буруу болоо та буруутаа. За тэгээд үүнээсээ болоод та өөрийгөө голно, дорд үзнэ, өөрийгөө тэнийг гэж үзнэ, өөрийгөө галзуурч байна гэж бодно. Нөгөө нарциссик хүн чинь ч гэсэн таныг галзуурч ийн гэж дуудана. Энэ мэтчлэн энэ хоёр харилцаа шал өөр байдаг. Ouch. Really? PU. За тэгээд нарциссик хамтрагч чинь одоо өөрийгөө юм дорд үтсэн гутран үзэлтэй тийм хүн байдгүй. Өөрийнхөө одоо хийж байгаа үйлдэл байж байгаа зүйлдээ гутардаггүй. Өөртөө тийм итгэлгүй одоо insecurity гэдэг нь шүү дээ. Тийм найдваргүй, итгэлгүй тийм зан чанар энэ токсик хүнд чинь байдгүй. Хичнээн тэд ядаргаатай тэртэй боловч тэд одоо хажуудах эргэн тойрны хүнд ямар нэгэн одоо хортой хөнөөлтөй зүйл хийн гэсэн ямар ч тийм бодол байдгүй. Тэгтэл нөгөө нарциссик хүн маань шал эсрэгээрээ амар тийм гутран үзэлтэй өөрийгөө дорд үздэг учраас энийг нуугаад ингээд нэг хажуудах хүнээ нөгөө ингэж дээрлэхэж явдаг байхгүй юу. Тэд их юм нөгөө өөртөө тийм итгэлгүй инсекюр болохоор нөгөө хажуудах хүнийг өөрийг нь хаяа явчихна би ганцаархнаа үлдчихнэ гэдгээс айгаад нөгөө хүнийгээ ингээд алхах гიშгэх тутам гарч орох тутам одоо найз нөхдөд харилцах тутам энд нь ингээд хорой цагдаад ингээд хардаад яваад идэх нь ийм учиртай. За тэгээд энэ нөгөө нарциссик хүн чинь одоо юу яадаг? Өөрийнх нь хүснээр байхгүй бол энд нь өс хонсон санаад тий танд одоо зохих шийтгэлийг ингээд өгөө яваад байдаг. За хэрвээ та одоо ингээд токсик
хамтрагчтайгаа ингээ ярилцахад та хоёрын үзэл бодол хичнээн одоо зөрсөн ч ихсэн. Тэгээ энэ хүн хичнээн дугаа өндөрсгөө таныг одоо янз бүрээр дуудаад одоо янз бүрийн муухай үг хэллэндээ хэрэгэлсэн ч ихсэндээ энэ хүн чинь за үнэнгээ хэлж ярилцсанд баярлаа гэдгээ ямар нэгэн хэлбэр одоо илэрхийлэгдэг. Тэгтэл нөө нарциссист хүн шал эсрэгээрээ за энэ ингэж боддог мэ, ингэж боддог вэ. За энэний энэ үзлийг одоо өгүүлсгээд одоо ямар нэгэн хэлбэрээр одоо өөрийнхөө үзэл бодлоо үнэмшлэн энэ хүнд бий болгоно гэдэг арга техникээ боловсруулад ингээд танд айжмаар under the skin гэдэг штэ бүр ингээд арьсан доогуур арсчин ингээд сэм ихнэр ингэж явж таныг өөрчилдөг. За энүүгээрээ одоо токсик хамтын харилцаа, нарциссик хамтын харилцаа маань ингээд хоёр өөр тустай ялгаатай зүйл байгаамаа. Энүүгээрээ юм хэнийг токсик хүн бэ, хэнийг одоо нарциссик хүн бэ гэдэг ялгаатай зүйл байна. Тийм болохоор одоо та одоо хажууд хүн чинь токсик хүн үү, нарциссик хүн үү? Та хоёрын хамтын харилцаа чинь токсик харилцаа юу? Нарциссик харилцаа юу гэдгээ одоо ингээд сайн задлж шинжилж үзээрэй. За ингээд тухлан сууж цагийг хамтдаа өнгөрөөсөнд баярлалаа. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.